Тэ намна. Чи их зүү юм байгуулсан. Өглөөний минь. Сайн уу? За шинэ оны минь тамкаха. Аялал зугаалга сайхан уу? Сайн уу? Сайн. Гоё штэ. Зя ингээл влого хийгээд л энэ да. За таны бэлтгэл сайн. За сайн бүгдэнд нь амжилт хүсье. За манай дүү сайн дагаараа сайн шеэрлээрээ сайн лайктад мөн дагаж дасгал хийгээрэй. Баярлаа. Бүгдэнд амжилт хүсье залуучуудаа. Эрүүл мэнд саруулах оршдог шүү. За өглөөний минь багш нараа. Сайхан амарцгаасан уу? Сайхан уу. Бэлтгэл нь яаж вэ? Айгуу дажгүй юу? Оо бэлтгэл дажгүй багш амрагш. За тэгээд хамгийн гол нь одоо тоостой байх хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь тоостой байх хэрэгтэй. Өнөөдөр 12 дахь өдөр шүү дээ. Зөв. Тэгээ 11 явцсан байна. Тэгээ өнөөдөр өчтөрөөс эхлээд хоолн нэрний харсан байгаа. Дэгт барьж байгаа. Хоол, бэлтгэл, амралт. Энэ гурав бол ерөөсөө толгойн 3 одоо Чулуу юм аа. чулуу шүү. Харин одоо амралтаа зохицуулахгүй бол нойрон дээр жааха дутаад байна. Оройтч Хөрөмж байна. цахилгаантай байна шүү. Оохгүй идэхгүй шоодохгүй шүү гэж. Шоодохгүй. Цахилгаантай байна. Ойлголоо. Ер нь бол одоо нэг 2 жилийн дараа тийм дадал үүсчтэй. Биднээсээ ойлгочтой, асуудлуудаа ойлгочтой. Яавал хүний бие яаж өөрчлөгддөг гэдэг юм ойлголтыг нэлээд сайн авчтай. Тэр одоо челленж гаргаж байгаа гол шалтгаан ч гэсэн. Одоо би 100 өдөр ингээд дөрвөө авцаа хийхэд шантгаар нь хэмжээ сэтгэл зүгээр бэлтгэсэн юм. Асуудал ойлгосон юм, бизнес юм ойлгосон юм. Тэгээд бас нэг 2 жилийн хугацаанд хийгээ чадаагүй байсан нэг зорилготой бүхий төлөө ингээд юм. Өөр өөртөө челленж зарж байна. Асуудал чинь гол одоо зохицуулж сурах хэрэгтэй юм гэх юм бол нойрны асуудал байна. Өөрөө бас нойр жоохон муутай болохоор эрт үндэс сурахыг хичээхгүй бол ер нь бас цаашдаа жоохон чанга болох юм шиг байна.